Ёстой солиотой кино үзчихэд та хэдтэй ярьж өгөх гээд бичиж сууж байна оо. Almas Movie Guide 1997 оны кино гэхтээ үзээтэй. За тэгээд олон тав үгүй шууд эхлэе. Гол дүрээ агаал харааж ажилтаа анкетээс ихэдэн гаралтаас ихүн зада баян бочг явган л да. Ордон шиг тансаг харшаасаа BMW-да суугаал хотын төвийн оффистаа иртэл бүхэл бүтэн барилга дээр өөрийнх нь нэр байж энэ улсын мөнгнөөс тууцсан мөгдөл удмыг хололтой. Ажлын хинэт ааштай. Элдв шоу үзэнгийн хөөдгүү. Эхнэрээсээ салсан баян агагийн мань төрсөн өдөр өнөөдөр тохиогоод газар дээрх ганц дүүн ах дээр иртэл ахаас тээсүр алиагаар угаамаа. Пранки гээл ресторан дотор тамхитаа. За тэгэл сонь сайхан солио гажууга яриад удаан уулзаг хоёр чинь ах нь эхнэрээсээ салсан. Эхнэр нэг хүүхдээ имчүүлөө, эмэгтэйчүүд имчүүлөө, нэг юмтай суусан гээл тэгсэн чинь нөгөөх нь өө балан энэ сайн хүн байсан юмсан. За тэр яг умаа гэл нэг догтоо өгвөл за байхгүй үнд чи. Юу ч өгмөр юмтэй гэж бодож энэ л миний амьдралдаа хийсэн хамгийн супер зүйл. Заавал залгаарай гэл тулгаад ятгаад заа гэл өнгөрлөө. Ааштай ажлын хинэтээ ах маань аавынхаа амиа хорлож байгааг багтаа хараад травма авцсан. За тэгэл ер нь л унган багын ааштай уурлал улаарайл ажиллаа хийдэг юм шиг байгаа чаавс. Ганцаараа нэгээрээ одын ороо жаргалтай наргуу дуу аялал орой мэдэгээ үзэл сууж байтал X ихнэрэн залгаад төрсөн өдрийн минь төргий гэл майр дотн дулаах нар ярьдгийн байна. Чамд хэцүү байгаа ах гэж бодоод залгасан. Аав чинь нөгөө 48 таад амиа хорлсон. Чи одоо 48 хүрч байна. Тэргээд санаа тавиад идэх юм уу? Санаалаад идэх юм хаашийн. За тэгээ амьдрал нь өрөндгөр өрнжөөтл нэг өглөө офисийнх нь 14 давхарт өнөө дүүгийнх нь төрсөн өдрөөр нь эрхийн бичгийг нөгсөн компаниуд ирж таараад ороод гарё гэж бодохгүй юу? Орсон нэг гар тосч яваал өө та намайг дагаад яваарай. Али энийг урьж да гэл хоолоо бариулал. Өсч байна уу? Эдхүү хороолдоо номер 1 штэ. Шин саран ганц гэж ирэл. Манай том захирлыг зөвөр яаж ийна? За тэр ч яах вэ? Өө танад дуу чи манай Лондон салбарын үйлчлүүлэгч юм байна штэ. Оноо нэлээ өндөр юм гэж мэгэл. За та энийг бөглчих гээд эйши метра шиг баахан тест өгцөн. Гиснээс энэ нь яг тоглогчтой тааруулж нэг үрчлэн бүтээдэг тоглоом юм гинэ. За бараг л баячуудын тоглоом юм уу та? Аашта Заки бол хэр баргийн мэдгүй тоглоомоо тоглохгүй штэ уулна. Тэгсэн тэгээд ганц муу тест өгөхөд гарнаас чин гар унчих биш. Сонирхол үзээчтэй. One XP 100% шулаа зарласан. Та мэдсэн. Бүртгүүлэхдээ 18-наас хүрсэн байх шаардлагатай. Та бүртгүүлэхдээ One XP-ийн бүртгүүлэх хэсгээр орж бүртгүүлэхэд л хангалттай. Та бүртгүүлэхдээ MovieX промокод ашиглаад анхны сая дээр авахруулаа 100% нэмэгдүүлэн аваарай. Бас та өөрөөс санхүү хэрэгслийг тооцоолох хэрэгтэй. Үгүй. Иймэрхүү. Энийхээ оролт төр. Өмнө 30% байсан бол одоо 100%. Гэл ятгалганд нь ороод ажил амьдралаа умартан өнөөхийг нэг суулаа да. За тэгээд биеийг нь тестлэл, сэтгэл зүйг нь тестлэлгүй бүр гачирхалтай. За тэгээд адсах шиг ааштай Заки арай гэж нэг юм тэр олон тестийг нь даваад гэрээ байгуулаад гараад ирсэн. Тэгсэн бүр нэг эн тентхүү ярьж гинөө нөгөөдхийг нь манай хүнд бүр нэг бусдаас дутж байгаа мэдрэмж төрөөдөл байж ядж байтал нэмээд өнөө тоглоом гिचсэн залгаад та манай тэнцсэнгүү гэд эгог нь юу ч хуулаа ичж байгаа юм чи. Зэт тэгээд гэртээ эртэл аавынхнаас орсон шиг нэг том алиалагчийг ижилхэн байрлуулсан байхаар нь гэрлүүгээ чирэл орлоо. Тэгсэн амнаас нэг төлхөр болоод гинтхэн орой болгоо үздэг мэдээний хөтлөгч нь мэдэн дундуура өөртөө нь өдөж яриад болдгоо. Чи орой жингонаад мо алиалагчийнхаа ам хамрыг ухаж төвөхгүй юу? За нэг хідэн дүрм хэлж өгье. Чамд сая анхны төлхөрийг өгсөн. Цаашдаач тэгэхэр төлхөр олон нэг ид зүйл олох ёстой гэдгийг хаана хизээ ашиглахыг хэлэхгүй. Тэгэхээр над нүдэнэ гэл. Тэгсэн манай хүн бүр шок. Та намайг хараад байгаа юм уу? Яаж боломжгүй штэ. Гэл нөгөө камерыг нь хайсаран байгаад олдол. Өнөө өөрийнх нь оруулж ирсэн алиалагч дотор л бий шүү дээ мэдээж. За ингээл албан ёсоор нөгөө тоглоом нь эхэлчихэж байгаа юм шиг. Ядахнаа нүдэний төлхөр хааж байж магадгүйгээ хэлсэн биш. Хаасайгүй хүний хүүхдийн алиалагчтай соскор үртэл нүдээ унгаж энэ. Онгоцны буудлын дээр хүлээгээ сууж байтал өнөө тоглоомын компаниас өгсөн үзэг нь баалаад цамцаа хальт цэвэрлээл. Ажил төрлөө амжуулах гээд өөр нэг хотод ирээл. Нэг компани боссыг муу ажилласан гэд халаад яг гэрээгээ гаргаж ирж гарын үсэг зуруулах гэсэн цүнхэн онготгүй. Буур орой нэг ресторан сууж байтал нэг зөөгч ирэл цамцан дээр нь цай асгаар ажилласаа алгачиж байгаа. Удаач өөр зөөгч ирэл. Юу ч идэж амжаагүй байх чинь биелийн авчаад авчих. Харсан чинь наад эмэгтэйгээ битгий явуул гэж. Гараал нөгөө зөөгчийг олж уулзал энэ тоглоом яаж явдгийг мэдэхгүй л да. Гэхдээ өөрт чинь надад өгөх юм бий юу? Гэсэн өнөө шаргал өс зөөгч өөрөөс чинь болж ажилласаа алгацсан гэд нүүр өгдөг. Зайлоо л тэгсэн гинт урд нэг хүн ухаалтад унчил. Яахаа мэдв. Ашгүй хүүхэн буцаж ирэл авраад цагдаа түргэн дуудаад өнөө хоёр маань хамт мэдүүлэх өгөхөр эмнэлэг рүү яваад үүдэнд нь очтол гинт бүх гэрэл нь унтраал тэрүүгээр дүүрэн байсан хүмүүс команд аваад алга болцгоцсон. Хав харах.
ганц лифт ирэл аимшигын кино юм уу хаашаа. Тэгсэн ажилдгүй манай хүн өнөө төлхөөрөө санаал хийгээл эргүүлсэн болж байна. Гэтэл удаачгүй лифт нахаад гацчихна. Үнэн тамт. За тэгээ дээшээ авирч гарах гэж үйлээ үзэж байгаа л цүнхгээ үлдээч нэ. Тэгсэн өнөө тоглоомыг зохион байгуулдаг компани дээр ирчих. Гинт тохиолдолд дуграал зуухтаал нохойн төөгдөөл гутлаа унгаагаал харанхуй оромжоор дамжиж хятад хорооллын хогийн бүүнкэрлээ үсрэлгүй бүр нэг үзээгүй юм үзэж байгаа маа. За тэгээ оройч алхаж офис дээр нэрэл зөөгч хүүхний эрүү юм бол. Гүй чи юу хийх юм бэ? Ажил дээр бүр шүршүр энтертэй гэл шууд цамцаа тайлал улаал лавчгээ гаргаал энэ барууныхны нүүрэмгээ гэж усан торчход явахдаа би нэг юм хэлэхгүй болохгүй нэ. Нэг хүн надад $400 өгөө цамцсан дээр чинь цай асгачих гэсэн. Тэгээд би аль тэр царайлгүй гэл тийм юм болсон шүү. Гэл жижигхэн ханд шидчихэд явлаа. За тэгсэн маргааш өглөө нөө хотел Нико гэдэг буудал таны карт орхисон гэж байна. Гэл манай хүн төрөвчөө шалга. Нэр байдгүй буудал руу залхтал вино цэцэг энтер захиалал өөрийнх нь нэр дээр наргиж дуургиж байгаа болт. Яваад очтол буудлын ажилтны хизээ язааны танил царайлал төлбөр төлсөн юм чинь төлхөр явъя гэсэн чинь өчигдөр өрөө өгсөн штэ гэ түрүүх нэг гар зөрөгтэй өмднийх нь арын халгасанд хийцэн байдгнаас. Орсон чинь нэмэх 18-аар эрэгтэй эмэгтэй хоёр хүн ээлжлэх хоолой салгаад байснанд кино байсан байлээ. Гэхдээ өөрийнх нь нэр дээр авсан буудлыг бүр албаар дэлбэлээд хар тамхи өөрийнх нь өчигдөр алга болгоцсон онгойхгүй байсан цүнх дүүрэн эротик зураг балан баалаад хайцсан цам центр гэл яг л өөрийг нь гэж бодогдуулах байсан нотлох байран бүрдүүлсэн. Дээр нь бүр өөрөө ирээд харагдчихж байгаа байхгүй юу? За тэгээд паникнд ороод хүү амтаа аргаас өмнө болохгүй юмнуудыг гялц хэвлж явал зургнуудаа аваад зүгтах шахам гарлаа да. Тэгсэн бас хойноос нэг машин дагаад байгааг мэдчихээ төөрүүлж бултаад анжаагаад яг барьж яваад хин чамаг явуулсан гэсэн нөгөөх нь улаан цамц зураг мөргийг нь хажуудаа тавьчихад хит тагсэ гэж гүжөөд тэгсэн манай хүн дүрс хийгээл бууг нь булааж аваад бас буу муутай гэж буусан жинкэн гэж мэдгүй нөгөөх нь шууд төлхөнд буугаад заа өгшөө би хувийн мөрдөгч юм аа нэг хүн чамайг ажиглая гэж мөнгө өгсөн гээл зугтцсан. Манай ах бүр дэлбэр чагшаахал хуйлчтайгаа цуг нөгөө халах гадсэн баг руугаа ороод үгийн зураг чи юм уу чи л ийм хогийн аргаар ажиллаа авч үлдэх гэсэн үү те гэл тэгсэн. Нөгөөх нь бүр гайхацсан. Би гарын үсгээд зурцсан штэ. Гэл нэг 50 хийсэн чи манай бадцсан. Хуйлчин ч бас гайхаад чи зүгээр үү? Энэ зургнууд орой мэдэн дээр гарвал яан гэж санаан зовж гинөө хөөрхий. Бас өнөө алга болгосон цүнхнээсээ машины цон хонгоолгогч олсон байдгийг. За тэгээд зурган дээрх улаан левчгийг хараад өнөө хүүхэнтэй холбоотой үйж магадгүй гэж дуудаж өгсөн таксины компанитайгаа холбогдоод гэрээ хаягийг нь ол гэж үүрэгдээд гэртэртэл маш өндөр хамгаалалттай гэрээг нь бүр нэг хаягдсан барилга шиг стрит арт энтер зураад баллаа тавьчих. Тэгсэн дүү нэрээд хоёулаа машинтай хайчих гэж байгаа. Ямар ч байсан битгий зогс. Тэд нар сонсож байгаа. Би баларчлаа. Чамагч бас баллах төгч. Би болиулах гэж мөнгө өгөөч тэд зогсохгүй байх гэл учир битүүлэг юм ярьж итэл гинт машиныхаа дугаа агараад энийг ч гэсэн тэд хийсэн гэл дүүн машинаас баахан CRS гэсэн төлхөр болоод чи тэдэнтэй нэг тал юм байна те. Чи ард нь байгаа юм байна те. Чи намайг үзий яддаг болохоор гэж галзуураа зугтчихна. За тэгээд дүүгийнхаа хойноос гүйж үтлнийг гудамжны утаснууд дуграал. Очид автал дөнгөж саяхан дүүтэйгээ хэрэлдэж байсныг бичээд авсан тоглуулж энтер. Нервэ барсан том цахирал маань машина үлдээгээд такси бартал нөгөөх нь өөр тийш авч тавихад цаадуулаа чинь төлснэг нугалж түлээгээд ч нэмэр байдаг. Машинаасаа өөрөө үсэрснэг гол руу хар ирчээр нь явуулсан. За тэгээд живж өгдөхийн даваан дээр өнөө цон хонгойлгодог юм ин санаад амьд гарсан. Амнаас нь занл хийлээ. Тоглоом тоотен дээр гэл маргааш нь цагтаа сэргийлэх дагуулад компани руу нь яваад ортол байдаг. Бүх юм аваад нүчиж. Албан ёсоор тийм компани түрээслээгүй байсан байна. Ер нь тийм нэртэй газар ч алга гэж наас. За тэгсэн цагдаа нас ядахнаа та гэхдээ энэ хүмүүсийг өөрөө түрээсэлсэн байж штэ. Гиш. Буцаагаад бараг өөрийнх нь буруу болох нэ. За энэ хооронд өнөө хүүхний хаягийг туслах нь олцсон. Байшинд явж ороод зургнуудаа үзүүлээл энэ чи юу гэсэн. Яг намаа гэж ядсан гинэ. Манай хүн ч улаан левчик гэл үнэлээ. Тэгээд хараажаар нүүр дүүрээ стресс. Яасан нөгөө тоглоомч нь уу? За би гэс хувцалж чаад ирээ. Тэгсэн лампнаас нутаа гарсан. Харсан чинь яарлгэн шатаад авах гэж байгаад гараа түлээд усаа норох гэтэл ус байдгүй. Хөрөгчөнд нь ч юу ч байхгүй. Номын тавир дээрх номнууд нь хүртэл худ. Жапста зураг нь хүртэл сүнгээ ажилбар байж энэ. Тэгээ хүүхнээс энэ чи юу гэд толгойд асуудал нөгөөх нь бас тийм тэргээл сийхгүй авчин. Тэгээ жаахан төхөд тэгэд утаа мэдрэгчээр харж байгаа. Энд яриа дими гэсэн нөгөөх нь дэлбэртлээ урлаад өнөө утаа мэдрэгчийн цохоод хагалчих юм аа. За тэгсэн баахан буутаа хүмүүс байшин руу хайр гамгүй өстө шүүрэн шанаг ултал бууд тийм ээ. Манай хоёр ч яриа гэж зүгтаал замдаа хүүхнийг хайж явах гэж байснаа буцаж ирж аваад байгаамаа. Хүүхэн ч гэсэн намайг энд үлдээчвэл хин чамд үннийг хэлэх юм. Мус амнууд байшингаач олигтой янзалчихгүй. Би тэдний хин гэдгийг мэдгүй.
би зүгээр л хийгснийг нь хийдэг жижигхэн ажилтан. Гэхдээ дүүчин тэнд анханасаа байсныг л би мэднэ. Санаж гин үү? Төрсөн өдрөөр чинь дүүчин чамд тоглоомын талаар хэлээдтэй. Дүүгийн чинь ганц гарахаар нь чамааг оруулах байсан баг. Ингээд чи дансаа шалгасан уу? Танаа оффист очдог орой чиний хувийн утас модемыг авсан. Алсаас цаадуулчиг компьютер руу чи нэвтэрсэн л ах. Дээр нь чи өөрөө тэднэрт эрэхтэй бүх юм өгсөн штэ. Анх тест өгөхдөө бичгийн эв дууны өнгө сэтгэл зүйн тест. Тэгэл тэдэнд чи хэрэггүй болсон болохоор алах гээд байхгүй юу доо? Гэл тэгсэн. Манай ах палд гэл явцсан шууд Швейцарын банкны оператортой холбогдол хамаг нууц үг илтлэх хамаг дансыг нь хоосолчих. Сандраал хуульчтай дуудчууд үлдээгэл. Тэд нар намайг хоосолчих цагдаар ууцд. Нэг нь энд байна би тэр чинь мэдүүлэг өгүүлнэ гэл тэглээ. Манайх яаж 600 сая доллар алдчихаа 50 байж чадхав. Тэгсэн хуульчинд ч залгаал. Өө би бүгдийг шалгалаа чиний данс зүгээр байна. Яаси зүгээр үү? Хаана вэ? Али гэсэн хөөхөн. Наад хуульч чинь тэдэнтэй нэг тал юм биш үү? Гэл бүр хинт нь итгэх юм мэдгүй ядчитл гинт толгоо нэргээд эхлэх юм аа. Хүүхэн цайнд нь мансууруулагч хийчих. Гар утсаар чи банк руу иш бидэнтэй ярьж байсан байхгүй юу? Чи өөрөө бүх нууц үгээ хийлээд өгсөн штэ. Одоо бидэн чи хэрэггүй гэл катартаас. За тэгэл нэг сэрс оршуулгын газар сап царилц бүр Мексикт амьдхүү аргатай гээд Америк элчин дээр очтол та ямар ч мөнгөгүй пассвортчгүй ядахна хаана буудалж яснаа ч санахгүй яг яасан юу болсон гэлээдэг. Манай хүн үннээ хэлсэн чи галзуу гэж бодогдохоор байхад яалтай. Тэг нэг жаахан мөнгө өгчээжээ би эх орн руугаа буцах гэсэн чинь. Өө тэг мөнгө асуудал юм бол над цагаа зараач. Ээжийнх нь өгсөн ганц цаг. За тэгээд зарсан л юм шиг байна. За тэгээд ганц тако олж идэж бор ходоодоо баярлуулж хаад унаа унш тамжаал. Хог дээр үсэрч үзлээ уурх юм. Ямар сайн дал нэг цайны газар ороод Сан Франциско орох хүн байна уу? Тгүүлээд өгөөч. $18 78 цент байна гэсэн. Бүгд цааш харж байгаа юм чи. За тэгээ ачааны машинд суугаад гэртээ ирлээ чаавс. Эртэл байшингийн шүүхий сургаад авцсан. Номон дунд нь нууцсан байсан гар буу гал тогоонд нь хадгалсан байсан задгаа мөнгө аваад дүүгийнхээ буудлын дээр очисон дүүнд галзуураад хөдөө сэтгцэн имлэгт байгаа гинэ. За тэгээ арга нь барагдаад цалсан ихтер дээр очил машиныг нь гуйж авал уучлах гуугаал байж итэл зурагтаар өнөө мө анх тест авсан нөхөр гарч ийн. Тэгээ жүжигчин гэдгийг мэдээд дуртай шин саран гэл хятад тоолны газрыг санаад олж ичвэл асууд сургалж байгаа зураг нэрийг олоод агенттай нь холбогдоод амтны хүрээлэнд хүүхдүүдтэйгээ байгаа гэдгийг дуулаад яваад очлоо. Олоод яахс ч буцахгүй дээрээ тавьсан хүн чинь дагуулал өнөө компани төв байр руу орсон. Тэгсэн тэнд нь янз бүрийн хувцастай бөөн л уурчд. Хувийн бүрдэгч хийдээс нөгөө нөхөр галзуу, таксины жолооч, өнөө шаргал төс түүхэн гэл бүгд сууж үйдгнэс. Хараад шок рш дугсаа. За тэгэл өст хүүхнээ барьцаалтал цаанаас нь автомат буутай хамгаалагч манай танаа гэлтгүй шүршиж үйдгнээс. Дээвэр дээр гарч ирэл хин арднага. Хэлэхгүй болвол чамайг буудна гэсэн хүүхэн бүр цаадвал чи намайг тоолоо юу? Би хамаагүй штэ жижигхэн гараа тэр гэжсэн бууг нь харснаа. Наадах чи автомат буу биш үү штэ. Бид байшинг чи нэгдсэн. Энд чинь тоглоом штэ. Нөгөө тоглоом чинь л үргэлжилж байгаа. Цаадуул чинь шампансаг барьцсан. Нөгөө талд хүлээж байгаа тайвшралтай гэл. Тэгсэн нэрээ дүүгээ буудчихдагнаас. Тэгтэл тоглоом татан дээр штэ. Тэгээд дүүгээ өгөхийг хараад өөрөө дээврээс үсэрчнэ. Амьдралынх нь бүх төрсөмж нүднийх нь өмнөөр урсаад л өглөө гэж бодтол X гэсэн тэмдэглэгэн дээр буугаад бүх амт найз амраг садангийн цоглуулсан дүүн зүг зүгээр гараад ирдэг нас ёо. Хүнээр ингэтэл тоглоно гэж байгуу тэмнэ. Тэгснээ намайг мансууруулж өгөх гэд Мексикт үлдээсэн чи ганцхан тэнэг подволк л өгсөн гэсэн бичгтээ подволк байрчихжээ бас. Ойлын штэ угаасаа. Ийм нөхцөл байдалд бүр уурлан би бол. Тэгсэн ажлаас өөрийг мэдгүй амьдралаа нүдэн дээр нь өрөөд байгаа ахыгаа жаахан ч ихсэн амьдралын үнцнийг мэдрээсэ гэд ийм тоглоом зохион байгуулсан юм байна лээ. Тэгээ задгаа сайхан парины дундор хүмүүс баяр хүргээд л манай хүн шаргал үстийг орой хоолн дөрөөд л шаргал үст эргүүлж кофен дөрөөл дууссан юм да.